麻烦你陪我睡一觉，50万，100万。睡一觉你不能要我1000万吧？睡一觉有什么难的？Намайг Чинжи гэдэг би одоо хүмүүс харсан амжилттай бизнесмен. Өнгөрсөн үед би гарамгаа эхлэл тавьсан. Бүх зовлон амссан. Миний бизнес яахан дэвжиж эхлэхэд би тэр ламтай таарсан. Лам багшийн ирэлт миний амьдралын замнал өөрчилсөн. Яг түүний зааж чиглүүлснээр миний бизнес улам хөгжиж байлаа. Тэр лам намайг энэ амжилтанд хүрэхэд амд оруулсан. Тэр өдөр хүртэл лам багш надад хэлв. 这劫数又吉又凶，家财散尽，恐有性命之忧。 Би сонсоод лам багшаас энэ аюулыг талхахгүй. Лам багш миний биед чившлэг хийв. Нэг сарын турш угааж болохгүй. Зөвхөн нэг сар л хамгаалах боломжтой. Хэрэг жигнэсээ талхах хүсвэл эмийн жар бэлдэх хэрэгтэй. 寻一女子，荆州公治理。Тэр үед надад хэлсэн. Төрсөн сар цагийн дагуу байх хэрэгтэй. Үнэхээр дүүн маш хурдан нөхцөлд нэвтсэн эмэгтэйг олсон. Бас компани ажилтан байсан. Гэтэл дүү надад хэлв. Одоо уулз боломж бүдүүлэхэд маш хэцүү байна. Би сонсоод маш их урлав. 你哥我他妈快死了！你现在跟我说制造个机会难，难吗？ Дараа нь би компани дэвэр дээр үйлчлэг зохион байгуулсан. Компани ажилчдын дундаас маш хурдан мэйг тодорхойлсон. Би төлөвлөгөө боловсруулж эхэлсэн. Эхлээд шилдэг ажилтдаг гэсэн шагналаар 100,000 төгрөгийн шагнал өгнө гэж зарлав. Түүний аав дэмжлэгийн бүх зардлыг төлнө гэж. Нүдэнд нь гэрэл тодорч байв. Тэр агшинд би бүх зүйлийг өдөрдөгч бурхан шиг санагдсан. Тэр миний тавьсан өрхөнд орсон. Маргааш нь би түүний гэрт ирсэн. Би шууд гол зорилгоо хэллээ. 陈总，这都什么年代了，你还信这个？我不可能答应这么荒谬的要求。 Тэр зөвшөөрөхгүй байгааг хараад би 1 сая төгрөгийн үнийг санал болгов. Гэтэл тэр нэг ч үг өгүүлэлгүй. 告诉你，你要真信这个，这就是你的命。滚！ Миний бодлоор түүний татгалзал миний эрхэмлэг гутаасан хэрэг. Хэн нэгэн миний хүслийг эсэргүүцэхийг төвч чадахгүй. Тиймээс би түүнийг хүчээр эзэмдсэн. Түүний гуниглах нь намайг маш их доглуулж байв. Гэтэл би шүүгэнд орж утас байг харсан. Тэр бичлэг хийж байсан. Доторх бичлэгийг сонсоод маш их урлав. Түүнийг амьд үлдэх боломжгүй галтгаан сутаг авч хэргийн газар амиа хорлсон мэт болгосон. Хэвлэлийн хурал дээр би Мэйтэй хийсэн буруу харилцаа хүлэн зөвшөөрсөн. Гэхдээ Мэй намайг өөртөө татж байсан. Эхнэрээс шинэ сэтгэлээсээ уушлалтгүй. Тэднийг итгэхгүй байгааг хараад бичлэгээ дахин нэлээ. Сэтгүүлчдэд хэлэхэд Мэйгийн амиа хорлохын гол шалтгаан бол мөнгө хангалттай өгөөгүй. Энэ сурал үйлдэлүүд Мэйг мөнгөн чунах дээр тусглаа. Би эхнэртэй хайртай мэт жүжиглээд дуусгаад цагдаагийн газар руу явв. Мөрдөн байцаар дууссаны дараа би сэтгүүлчдийг дагуулсан эмнэлэгт Мэйг иргсэн. Сэтгүүлчдэд ярилцлага өгч байхад ардаас гэнт эмэгтэй цагдаа ирээд хэн болохыг нь асуух гэтэл эмнэлгээс Мэйг нас барсан гэсэн мэдээ гэнт ирлээ. Сэтгүүлчд өрөө рүү орлоо. Гинт гарч ирсэн энэ эмэгтэй болохгүй цагт нас барсан Мэйний төлөвлөгөөг бүтээглээ. Эмнэлэгт очсны дараа дүү тэр эмэгтэй мэдээлэл болоо түүнийг жаав гэдэг Мэйгийн татны найз мөн цагдаагийн албан агч сонсгож жижиг цагдаа юм шиг санагдав. Тэгээд би тайвширлаа. 他要是找麻烦的话，这儿人把他那身警皮给我刮下。